Сайн байцгаана уу? Tarot Reader Anuka байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн уншлагаараа уулзсаж байгаадаа баяртай байна. За ингээд энэ уншлага маань миний хувьд бас анх удаагийнх гарчигнаас, thumbnail зургнаас бол харсан байгаах. Тэгэхээр тодорхойгүй харилцаанд байгаа хүн та хоёрын харилцаа. Гол нь тэр хүнийх нь мэдрэмжийг сэтгэл нь ямар байгаа юм гэдгийг харахыг оролдоно. За тэгэхээр энергийн шалгалт явагдана. Энергийн шалгалт дээр одоо яг юу гарахыг бол мэдэхгүй л юм л да. Тэг ямар ч сан тантай л ямар нэгэн байдлаар таарах л учиртай. За тэгээд тэр хүн таны талаарх ямар бодолтой байгаа, сэтгэл нь ямар байгаа, таны гих сэтгэл нь яг ямар хуу байгаа гэдгийг харна. За тэгээд таны одоо ухаалаг одоо дотоод мэрэгэн ухаанаас чинь таны тэр ухаалаг биегээс тань энэ харилцаан дээр яг юу зөвлөгөө өгч байгаа вэ гэдгийг харнаа. За тэгээд энэ уншлага маань нэмэлттэй байгаа. За хэдүүлээ нэмэлтээр нь юу арах юм гэхээр одоо таны энэ уншлагыг үзэхдээ бодож байгаа энэ хүнтэйгээ та нар цаашд юу н ирээдүй байна уу? Ирээдүйд юм харилцаа чинь тодорхой болоод шат дахиад явах ирээдүй байгаа юу гэдгийг харна. За хэрвээ байвал сахиусууд нь ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо таныг яавал дээр үү гэдэг талаас нь тий яавал энэ харилцаагаа гоё сайхан болгох уу гэдэг талаас нь ямар зөвлөгөө өгөх нь харна. Байхгүй байсан ч гэсэн бас зөвлөгөө авна. Хэрэв үнэхээр ямар ч ирээдүй байхгүй гэх юм бол за тэгвэл өөр одоо илүү дээр хувилбар байна уу гарч ирэх үү гэдэг ч юм уу тий тэр талаас нь тэгээд тиймэрхүү зөвлөгөө авна гэж бодоод байгаа. За тэгээд яг нэг уур амьсгалаасаа шалтгаалаад би одоо хизээ гэдэг карт тэгээ мөн учир шалтгаан гэсэн ийм картуудыг бас татна гэж бодоод байгаа. Тэр гол нь мэдээж нөө шаардлагатай тохиолдолд татна л да. Тэгэхээр уншлагын уур амьсгал ямар байх вэ? Тэр үеэсээ шалтгаалаад нэмэлтээр бас oracle картуудаар ингээд тайлбар аваа явчихна гэж бодож байгаа. За тэгээд тийм ч үгүй ч зөвлөгөө авчиж байгаа. Тэгээд тэнгүүдээ та энэ одоо энэ тодорхойгүй харилцаанаас энэ хүнтэй ингэж одоо учирснараа танд юу ойлгуулах гэдэг. Та энэ хүнтэй ямар учраас учирсан бол гэдгийг бас нөгөө одоо энэ нэг юм карманы ийм oracle карт гэдэг. Эндээсээ бас харъя гэж бодсон. За тэгээд иймэрхүү нэмэлттэй байх нь байна гэж ойлгоорой. За ингээд сонголтондоо орцгоё. 1 2 3. За ингээд 50 сонголттой хугацааг нөгөөё. За нэгдүгээр группийнхны энергийн шалгалт нь энэ картнаас харна. Эндээс shuffle tarot-оос нэгийг мөн энгийн tarot-оос нэг карт суулсан байгаа. За энэ дээр галын хаан, усны хаан хоёрын холимог хувилбар байна л да. За тэгэхээр энэ нь болохоор таны бодож байгаа хүнийг хилжиж болно, эсвэл таны сэтгэл зүйн байдлыг хилжиж болохоор харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр та нар маань аль таарж байгаагаараа өөртөө хувиргаад ойлгоорой. Энэ дээр галын хаан бол маш удирдагч, ийм манлайлагч энергтэй хүн тий. Илүү одоо танил тал ихтэй хүрээлэл өргөнтэй ийм хүн. Тэнгүүд энэ орчин нь болохоор ингээ усны хааны энерги дээр байгаа шүү дээ тий. Тэнгүүд одоогийн байдалд эсвэл одоо хэдий ийм гал цогтой боловч одоогийн нөхцөл байдал дээр бусдаас жоохон зайгаа авцсан, тусгаарлагдсан байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Одоо тэр өөрийнхөө тэр галтай цогтой байдал нь төр зур дарагдсан байгаа гэх юм уу? Тэгтээ байгаа л та. Тэгтээ тэрийг нэг ийм жоохон идэвхгүй болгоцсон байгаа юм шиг тийм одоо зураглал энэ одоо юунаас харагдаад байгаа байхгүй юу? За тийм үү. Гал ус хоёр ч өөрөө хоёулаа юм эсрэг тэсрэг зүйл тийм ээ. Нэгээ ялангуяа одоо ус нь галыгаа унтраадаг гэсэн утга унтраадаг штэ угаасаа. Гал бол усыг угаасаа дийлэхгүй баха. Ус л галыг дийлэх бах тийм. Тэгэхээр нэг юм
сэтгэл нь илүү давмгаалаад байгаа гэсэн утга энд харагдаж байна. Одоо өөрийнхөө ийм гал ирч хүчтэй тэр энергийг сэтгэл зүрх хайр дурлалын тэр ийм жоохон уянгалах гэх юм уу да тий ийм орох уянгалах ч юм уу тиймэрхүү зүйл нь жоохон ингээд сэтгэл хөдлөл нь илүү давж орж ирээд байгаа. Тэгээд энээсээ ингээд юу юм гарч ирч чадахгүй байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Яг ч юм галын хаан маань нэг жоохон хүлэгдсэн гэх юм уу нэг юм ер нь бол ингээд ус руу орох юм бол гал унтрын штэ тий. Тэгэхээр нэг юм ус энергиэр ингээд хүрээлэгдсэн байгаа нэг жоохон хорионд орсон юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Ер нь өөрийнхөө дүрлзэж чадахгүй байгаа. Уул нь галын хаан, усны хаан аль аль нь тийм сөрөг утгатай биш ч гэсэндээ надад ингээд энэ хослол, энэ хоршлыг харахаар нэг юм гонигтай байгаа юм шиг л санагдаад ах юм. Гонигтай. Их уйлаад байгаа юм шиг. Тэгтэл ингээл би чаднаа, би эрч хүчээ алдаж болохгүй шүү. Би галцаагаа бөхөөж болохгүй шүү гэл би чи ямар хүн блээ дээ гэл тэрийг ингээл өөртөө байнга санууллаа харин л нэг сэтгэл хөдлөл эмоцонд авч орж ирээл магадгүй нөгөө аягныхаа уруу арахаараа нэг жоохон гоншгоноор тий сэтгэлийн хатгүй нэг тиймэрхүү хүн болж хувраад идэг. Тэгэхээр нэг тиймэрхүү зүйл нь жоохон давмгаалаад байгаа юм шиг харагдаж байна. За тэнгууд энэ дээр 8-ын аяга ороод ирж байгаа. Тэгэхээр 8-ын аяга чи өөрөө орхиж явж байгаа карт те өөрийнхөө хүчийг мэдрэхээр энэ ерөөсөө миний байх газар биш юм байна. Энэ харилцаанд би байгаад угаасаа сэтгэл ханамжийг мэдрэхгүй юм байна. Гэт ингээ орхио явж байгаа гэхээр ерөнхийдөө юм нэг юм салалт болоод удаагүй байгаа юм шиг нэг юм энерги мэдрэгдэж байна. Хосоосоо салаад удаагүй байгаа. Эсвэл нэг юм дассан тэр газар нутгаасаа ингээ яваад удаагүй байгаа гэсэн мэдрэмж. Тэгэхээр энергийн шалгалт гэж хүлээж авахар чинь хэдүүлээ таны нөхцөл байдал юм байж л та салаад удаагүй гэж болно. Эсвэл таны нөгөө одоо бодоод байгаа тэр эсрэг үүсдэн чинь бас салаад удаагүй байгаа гэсэн утга эндээс харагдаад байгаа байхгүй юу? За тэгээд хин нэгнийг хэлээгүй, заавал хин нэгнийг хэлэхгүйгээр гэх юм бол та одоо энергийн шалгалт гэд хүлээгээд авъя гэвэл та сүүлийн үед нэг жоох юм сэтгэл ханамжгүй байдал мэдрээд байгаа. Тэгээд энийг ингээд орхиж явмаар байгаа эсвэл аль хэзээ орхиж явцсан гэсэн утга. Тэнгүүд бас энэ шафл тараатын энэ энергитэй жоон зөгцөөд байгаа байхгүй юм. Хит юм сэтгэл хөдлөл сэтгэл гаргаад ерөөсөө би амжилт олохгүй юм байна. Би өөрөө одоо тэр гал энергитэй газар руугаа явъя ч гэдэг юм тий. Над ер нь иймэрхүү байдал зөхгүй байна гэсэн нэг иймэрхүү зүйл бас харагдаж байна. За түрүүн би хэллүү ялаа энэ галын хаан дээр ямар ч юм олуула буужгинсан гал цогтой байдлаас усны хааны дөлгөөхийн энерги рүү шилжчихэд байгаа гэсэн утгал бас харагдаад байгаа хгүй айгүй их олон танил найз нөхдөдтэй байж байгаа тэр хүмүүстэй уулзч учрахаа болоод нэг цөөхөн идэх найзтайгаа холбоотой байгаад байгаа юм шиг ер нь юм айгүй тийм идэвхтэй байсан бол одоо болохоор айгүй тайван тогтун байдлыг эрхэмлж байгаа гэдэг ч юм уу тийм энерги бас эндээс мэдрэгдлээ. За энерги шалгалт дээр нэг юм байна. За тэгээд юу ч ярьчих бас жоохон надтай жоохон танил бус юм юу болохоор жоохон тайлбарлах гэж жоохон зовоодох шиг байна. Гэхдээ та нар маань ойлгосон баха. За энд юун картууд байгаа вэ гэхээр нөгөө таны одоо энэ бодоод байгаа энэ тодорхойгүй харилцаанд байгаа энэ хүн чинь таныг юу гэж бодож байгаа вэ гэдэг талаас нь татсан картууд гэсэн үг. Тэнгүүд айгуу сонио. Ялчгүй энэ одоо салалт гэсэн утга бол энд дахиад баталгаажаад ороод ирчихэж байгаа байхгүй юу? Одоо энэ цамхаг картаар. Тэгээ би энэ дээр жоохон эргэлзээд л юм л да. Та үнэхээр ийм салцсан сэтгэлийн шарахтай ингээ эдгээгүй яваад байгаа хүн нь байна уу? Эсвэл нөгөө хүн чинь үү гэдэг дээр айгуу жоохон ийм эргэлзээтэй болоо явчихж байгаа. Гэхдээ яг асуулт маань тэр хүний бодол мэдрэмж гэж асуусан учраас ялчгүй нөгөө хүн баах магадaltaй. Одоо тэр тодорхойгүй харилцаанд байгаа таны бодоод байгаа хүн. Тэгвэл тэгээд уншина гэвэл эндээс ингээ харагдаж байгаа энэ хүн бол ийм
салалт юм уу юу юм те нэг юм хүнд хэцүү зүйл болсон байгаад байгаа байхгүй амьдралд нь. Үнэхээр эхнэр нөхрөөсөө салсан байж болно. Эсвэл амьдралд нь ийм хэцүү зүйл тохиолдсон те. Одоо ийм тэнгэр нэргэж байгаа юм шиг хүнд хэцүү зүйл тохиолдсон. Амьдрал ах нь одоо бүр ингээ орвонгороо иргэцэн жоохон шокны байдалтай байгаа гэсэн утга ингээ харагдаад байна. Тэгээд эндээсээ бол ингээд ерөөсө гарч чадахгүй энэ цамхагийн энерги бол үнэхээр ингээд хамаг юмны балансыг алдагдуулсан, сэтгэл санааны тэнцвэр байхгүй болсон, ажил амьдралаа бүр ялгахаа байцсан ч гэдэм үү. Нэг бол одоо бүр өдөр шөнө солигдсон, нойр хоолгүй ч гэдэг юм, нэг юм нөгөө temperance card ч ингээ уруу арчаад бахаар яалч ингээ амьдрал нь айгуу тийм орвонгороо иргэцэн бодлоонтой байгаа энерги харагдаад байна. Тэгээд энэ нь юутай холбоотой юм гэсэн чинь ингээ өнгөрсөнд ийм айхтар үнэн зүйл ч юм уу те ил гарч ирсэнтэй холбоотой байх магадaltaй. Ер нь л ингээл амьдрал нь айгуу тийм шуурах шиг байгаа байхгүй юу? Бүр ингээд хар шуурах шиг айгуу хэцүү энергитэй. Тэгэхээр энэ нөхцөл байдал ер нь бол ийг таныг бодохдоо мантай байна уу даа гэмээр надад бол тэгж харагдаад байна. Энэ хүн өөрөө айгуу их тийм сэтгэл санаагаар унтсан, сэтгэл готралтай, гомдсон, уйлсан, сэтгэл зүрхэн шархалсан, тэрнийгээ ингээл идгийх гээл айгуу одоо хичээж байгаа гэхэд ч бас хайшаа юм дээ. Гэхдээ яг энд ганц одоо эерэг карт гарсан байгаа зү энэ жанжны аяга романтик харилцаа, сэтгэлээ илчлэх гэсэн утга. Гэхдээ энэ тал дээр бол арай өөртөө итгэлгүй байгаа гэсэн утга харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь юутай холбоотой юм гэхээр энэ өөрийнх нь ерөн сэтгэл нь ингээ идгээгүй байгаа, шархан идгээгүй байгаа гэсэн утга байна. Тэгээд за бас яг таныг ингээ бүр огт тоохгүй бодохгүй байна уу? Тантай мантай байна уу гэхээр бас баг зэрэг юм байгаад байгаа нь энэ нөхцөлөөр харагдаад байна. Тэгэхээр яг уу танд ингээ сэтгэлээ илчилчдэг ч юм билүү ч гэдэг юм уу те тодорхой хэмжээнд нэг юм сэтгэлээ уудлах. За бүр илчилдэггүй маа хэтэ надад ийм хэцүү байна, тийм хэцүү байна гэдгийг ингээ ярмаар байгааж магадгүй. Гэхдээ яг тэрийг ингээд хэлий гэхээр арай л зүрх нь өрөхгүй байна ч гэдэг юм уу? Арай өөртөө итгэлгүй байгаад байгаа гэсэн утга энд харагдаад байна. Тэг айгүй ер нь бол ингээм амьдралд нь болж бүтэж байгаа юм байхгүй нэлээ хүнд энергитэй байгаа. Тэг энэ дээр одоо ер нь бол тун удахгүй найз нөхөд болон гэр бүлийн зүгээс нь ингээд тусламж ирнэ эсвэл ууг нь бол байгаа боловч тэрийг харах сөхөө алгаа энэ хүн ерөөсөө л өөрийнхөө одоо өөрийгөө ер нь өрөвдөөдөх юм уу те би яагаад ингээ азгуудчихв надад яагаад ийм зүйл тохиолдчихв гэл ингээл зөвхөн тэр тал дээр л хамаг юугаал одоо анхаарлаа төвлөрүүлсэн гэх юм уу тэгж л харагдаад байна да. Тэгтэл энэ хүн бас хэрэндээ л тэмцээд байгаа юм сэтгэлийнхэн шархыг идгийх гээл тэгэл нэг өдөр нэг айгүй айтаахан байцнаа л нэг өдөр бүр ингээл өөрийнхөө сэтгэл зүгж ойлгохгүй амар хэцүү болоод яг нэг ийм нэрхт. За улан дээр болохоор 7-гийн саваа, 8-ийн саваа дараалж орж ирсэн байна. Тэгэхээр яхаа нэг жоохон байдал намжихаар ойрын ирээдүйд тань руу бол ер нь нэг юм мессеж дуудлага хийж магадгүй харагдаад байна. Одоохондоо бол арай ихтгэлгүй байна. Гэхдээ нэг юм 7-гийн саваач одоо ингээд ямар нэгэн зүйлийг давж гараад дийлээд ялаад байгаа байхгүй юу? Ямар ч зэн өөрийнхөө энэ сэтгэл зүйн хэцүү байдлыг ямар ч зэн давж ялж байгаа харагдаад байна. Тэг тэрний дараа бол холбоо барих тун магадaltaй гэж орж ирж шүү. Нэг бол энэ хүнд ингээд нөгөө юм хийх ёстой зүйл байгаа тий. За би энэ зүйлээ ингээд цэцэлчээд би сэтгэл санаагаа цэцэлчээд ч гэдэг юм уу. Нэг бол одоо энэ 7-гийн саваагаар ингээд харах юм бол хүмүүсээс ингээд өрсөж төрүүлэх гэсэн утгаас харагдаад байгаа байхгүй юу? Ингээд яаруу санд руу ам мөлтс нэг юмд ингээд ялах гээд байгаа. Тэгээд тэр зүйлээ дуусгаад тэрнийгээ чадчих юм бол холбоо барих тун магадaltaй ингэж харагдаад байна. Тэгээ яг бодлоо гэд үзэх юм бол энэ хүн
өөрийнхөө тэр одоо асуудлыг цэгцэлжээл ер нь холбоо барина гэсэн бодол бол байгаа гэсэн утга бол энд харагдаж байна. За энэ хэсгийг би сүүлд нь voice-оор оруулж ийнэ. За тухайн үеийн одоо яг нэг мэдрэмжээрээ бол илүү ийм үйл явдлыг илэрхийлээд явцсан байна. За ингээд эдит хийж явах явцад нөгөө яг тэр хүн таныг юу гэж боддог вэ гэдэг гол утгаа үнэхээр барьж аваагүй юм шиг санагдлаа. Уучлаарай. Ялчгүй анхны удаа хийсэн видеонд нэг жоох ингэх гээд идэг тал би уучлаарай. За тэгээ энэ дээр ингээд нэмээд оруулчих. За хувь хүн талаас нь таныг юу гэж хараад байна гингүүт. За маш их өөрчлөгддөг хүн гэж хардаг байх нэ. Одоо хувирамтгай гэх юм уу те эрс өөрчлөлтүүдийг айгу хийдэг огцом. Тэгээ ингээ ерөнхийдөө ингээд энэ гарцсан байгаа энэ 7 өдрөөс харахад ингээд айгу авцалтаагүй энерги орж ирж байгаа байхгүй юу. Тэгээд таныг бол ингээд ерөөсөө ийм одоо тэнцвэргүй ингээд нэг хэвэндээ байдаггүй гэсэн утгыг бол ингээд харуулад байна. Хөндлөнгөөс таныг хараад ингээд ямар ч зүйлийн ингээд балансыг ингээд алдагдуулах юмаа ч гэдэг юм уу те ингээд нэг тэнцвэртэй байж чадахгүй л байна да гэсэн нэг иймэрхүү хандлагаар хардаг бах магадaltaа. За тэгээд энэ сэлэмний жанжнаар бас мөн хурц ширүүн ааштай гэсэн утгыг бас харж болохоор харагдаж байна. Таны үг хэл хурц байдаг уу эсвэл та ингээд одоо өдөр болгон сонио өөр ааштай байдаг юм шиг ингэж харагддаг бас байх магадaltaа харагдаад байна. Нэг өдөр сайхан ааштай нэг өдөр ингээл огцом ууртай ч юм уу. За тэгснээ аягны жанжангаас тэгснээ айгуу тийм романтик айгуу халамжтай гой санал тавьдаг болоод ирдэг ч юм уу те нэг юм яг уу ерөнхийдөө заах романтик хүн гэж бас хардаг байх магадaltaй л та. Тэгээ 3-ын сэлмээр ингээ харахад энэ хүн ер нь жоохон өөртөө итгэлгүй хүн юм да гэж бас хардаг байх магадaltaй. Тэгээ мөн сэтгэл зүйн хувьд айгу гундуу ч юм уу өөртөө энэ итгэлгүйтэй холбоотойгоороо сэтгэл зүйн одоо готролтой байгаа тань ингээд ер нь бол гаднаасаа харагддаг гэсэн утга бас ингэж харагдаж байна. Яг ингээд тус бүрдэн тайлах юм бол. За тэгээ мөн 7-гийн саваагаар харахад бол ийм чанар байж магадгүй харагдаж байна уу. Өөрийгөө айгу өмөрдөг. Өөрийгөө нилээн одоо буруучаа зөвчөө бүх юм дээр ингээ өөрийгөө айгу их тийм өмгөөлж хамгаалдаг гэж бас хардаг байх магадaltaй гэж шүү за. За тэгээд энэ 7-гийн савааны ард 8-ийн сава байгаа гэдэг утгаараа айгүй тийм хурдан түргэн хөдөлгөөнтэй гэсэн утгаас байж болохоор эсвэл хурдан ярьдаг байж болно хурдан хөдөлгөөнтэй ингэ шав хийсэн те. Тэгээд бас одоо яг 7-гийн саван дээр өөрийгөө өмөрдөг гэдэг утгаас гадна мөн маш дайчин өөрийнхөө зорилгын төлөө айгүй тийм дайчин байдаг бусдаа өрсөлдөх чадвар өндөртэй гэсэн утга байж болно. Ялангуяа одоо энэ хүний төлөө өрсөлддөг бол тий одоо энэ одоо тодорхойгүй харилцаанд байгаа хүний төлөө өрсөлддөг бол та маш ийм дайчин зүтгэлтэй санагддаг гэсэн утгаас эндээс харагдаж болохоор байна. За мөн энэ сэтгэлийн хөвчлөлтийг илэрхийлсэн жанжны аягны дээр байгаа цамхаг хөзөр хоёр маань ингээд бас уялдахаараа та өөрөө бас энэ хүнд айгүй тийм одоо гинтийн байдлаар санал тавьсан ч гэдэг юм уу тий болзооны санал сюрприз. За үгүй бол эсэргээрээ энэ хүн танд ийм гинтийн байдлаар санал тавихыг бодож байгаа гэсэн утгаас байж болно. Одоо ингээд сюрпризний маягаар сэтгэлийн илчлэгийг төлөвлөж байгаа ч гэдэг юм уу тий. Гэхдээ энэ тал дээр нэг жоохон итгэлгүй байгаа гэсэн утгаас уялдаж орж ирж болно. За тэгээд та нарт маань яг аль хэсэг нь таарсан бэ гэдг нь бас ингээ хүн хүнд ингээд өөр очих байх мэдээж эхний хэсгийн дээр илүү одоо сэтгэл зүйн байдал хэцүү байгаа гэдэг утганд таарсан байж болно. Эсвэл одоо саяын миний нэмэлтээр voice-оор оруулж байгаа хэсэг ч гэсэн таарсан байж болно. Тэгэхээр энэ аль нэг нь худлаа гэсэн үг бол биш. Ингээд олон хүн сонсож байгаа учраас аль нэг нь тань таарахгүйсэн ч гэсэн аль нэг нь тань таарж байгаа бол энэ дээр нэг авах гээхийн ухаанаар хандаарай хүмүүсээ. За ийм байна. За тэгэнгүүт та нар дээр маань одоо энэ хүн танд юу хэлхийг хүсэж байна вэ гэд Oracle карт ингээд татцсан байгаа. Тэнгүүд эдгээр картууд гарч ирж байгаа. За би ойртуулаад бариул. Бариад харуул. За уншиж амжсан баха. Скриншот хийгээд амжсан байх гэж найдаж байна.
Одоо энэ хөзрийн утга нь болохоор ер нь бол ингээд нөгөө донтолт байж болно, эсвэл хит хамааралтай байдал байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүн рүү та бас жоох ингээд юм жоон чичрээд байгаа энерги бас мэдрэгдээд байгаа юм шиг харагдаж байна. Тэгэхээр хитрхи битээ тгээч гэдэг байгаа юм шиг тийм энерги орж ирж байгаа байхгүй юу. Одоо хитрхи хянаж цагдагч гэдэг юм уу, эсвэл чи яац яах уу гэдэг ингээд за жоох муухайгаар хэлэхэд юм нойтоо хамаа шиг салахгүй байх нь эсрэгээрээ энэ харилцааг жоох онцгүй болгож магадгүй шүү. За бас арай нэг өөр талаараа болохоор таныг ямар нэгэн одоо тийм алкогол ч гэдэг юм, ямар нэгэн зүйл ингээд жоон донтцсон байдаг гэдгийг бас гэж бас хараад ах магадaltaй. Одоо тоглоомч хийж болно, юу ч хийж болно те, жоох юм хортой зүйлд ингээд татагдаад байгаа, донтоод байгаа гэсэн утгыг бас ингээд хэлээд байна. За тэнгүүд эндээс болохоор зүрх сэтгэлээ ингээ хайранд нээлттэй байлгаа. Тэгээ энэ нь бол чамд аюулгүй гэсэн санаа хэлээд байгаа байхгүй юу? Өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж чөлөөтэй илэрхийл. Одоо надтай баг ингээд юм ярихад бол аюулгүй гэсэн ийм үгийг хэлхийг хүсэж байна гэж байна. Тэгээд яг энэ мессежийг уншсан чинь нөгөө энд тарот картаас уншаадсэн зүйл маань ялч хоёр талтай л болж таарж байна л та. Тэгэхээр нөгөө хүнд хэцүү байдалд байгаа хүн нь та өөрөө ч бас байх магадaltaй л харагдаад. Тэгээ энэ тал дээр нь ингээд уг нь бол ингээд сэтгэлээ илчилмээр байгаа боловч за одоо ийм хэцүү байгаа юм чинь миний сэтгэлийг хүлээж авах ч юм болоо да гэдэг ч юм уу тий. Тэр талаасаа бас хуурж болохоор болж байна. Одоо энэ Oracle карт татаад харангуут. За тэгснээ бас ингэж одоо өөр замууд гэсэн Oracle карт татагдсан байгаа хгүй. Тэгэхээр та хоёрын одоогийн одоо нэг юм бодож байгаа ирээдүй арай өөр л байгаад байна. Одоо ирээдүг харж байгаа би ингэн би тэгнэ гэсэн хоёр өөр зүйл бодцсон яваад байгаа гэсэн утга ингээ харагдаад байгаа хгүй. Нэг бол одоо оюун санаа одоо үзэл бодлын хувьд арай нийцэхгүй юм аа да гэж бас хэлхийг хүсэх магадaltaй, хүсэж байгаа байж магадaltaй. Чи бит хоёр одоо арай нэг өөр хүмүүс юм аа гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа юм шиг харагдаад байгаа хгүй юу. За тэнгүүд эндээс болохоор хэдүүлээ та хэд одоо сонголтын карт аваад тэгээ сонголтын карт маань risk it буюу юу гаргах, эрсдэл гаргах гэсэн утгатай ийм зөвлөгөөний карт гэхгүй юм. За энэ хоёр хоёулаа зөвлөгөө энэ харилцаан дээр таны одоо дотоод мэрэгэн ухаан, таны одоо ухаалаг тэр бие тань юу гэж зөвлөх вэ гэдгийг эндээс харж байгаа. За та нар минь паузлаад өрсөлдөө бүрэн дөрөн орчуулад бас уншаарай. За эндээс болохоор надад юу харагдаж байна гэхээр мэдээж та нарын хооронд маш их таталцал байгаа гэдэг нь бол эндээс харагдаж байна. Хоорондоо бол татагдаад идэг аа. За тэгээд энэ өдрийн нэрнч risk it гэдэг байгаа. Тэгэхээр ер нь өнөхөд бол ойлгомжтой энэ доторх мессеж чинь. Ер нь бол ингээд эрсдэл гаргасан хүн нь хождгоо гэсэн ерөнхий ийм санааг илэрхийлсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг юу гэдэг вүлээ суусан цэцнээс явсан тэнэг гэд нэг үг өгдөг штэ. Тэг яг тэр шиг энэ харилцаа одоо сайн ч бай муу ч бай та хоёр нийлсэн ч нийлээгүй ч бай. Эндээс энэ харилцаанаас та уул нь бол ер нь юм олж мэдэх сурах зүйл байгаа. Тэгэхээр ер нь ингэ нөө эрсдэл гаргахад битгий гэж юм. Энэ бол таны дотоодоос өгж байгаа зөвлөгөө. Та маш их татагдаад байгаа. Татагдаад байгаа чинь бол зөв. Яагад бол энэ одоо энэ харилцаанаас те одоо энэ чинь нөө situationship гэдэг те. Эндээс бол та нэг юм ойлгох хэрэгтэй байгаад байгаа. Тэрнийг ойлгох хэрэгтэй л гэдэг юм л да. Тэгэхээр энэ тодорхойгүй харилцааг ингээд орхих биш те. Одоо жишээ нь different paths гэдэг энэ өөр замаар явна ч гэдэг юм эсвэл өөр үзэл бодолтой гэдэг энэ зүгээр мессежийг хараад за боли бүтэхгүй юм байна гэхээсээ илүү та өөрийнхөө зүгээс одоо хүчин чармаалт ч юм уу гаргаад те энэ харилцаанд нэг жоохон ахиц дэвшил гаргах юм бол ер нь бол та юу ч алдахгүй гэдэг аахгүй. Нэг тийм том зүйл бол алдахгүй. Харин ч одоо алдсан ч гэсэн танд эргүүлээд үлдэх зүйл нь их байна. Тэгэхээр энэ одоо ирчээрээ яваад байгаараа гэсэн ийм мессеж өгсөн байна.
Тэр нь 7-гийн саваагаар харсан ч тэр 7-гийн саваа чи ер нь аюу тийм шазруун, бусдаа өрсөлдөө дийлээд ялж гарч ирж байгаа нэг юм зурагтай байдаг байхгүй юу? За нэгийнхний маань хувьд бол ийм байна. За тэгээд та нарт маань хувраад ч болсон хамаагүй ингээд таарсан байхаа гэж найдаж байна. Тэг ямар ч гэсэн энэ нөхцөл байдал дээр болохоор бойл дуусах гэсэнгүү харин үзээд алтахад гимгүү нэг тийм том алдаадах зүйл бол байхгүй. Таны одоо энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд танд бол үйлдэл хэрэгтэй. Энэ чигээр ингээ яваад байгаарэ. Илүү одоо үн цэнтэй зүйл сургамж ч юм уу те үн цэнтэй л нэг зүйлийг ойлгох юм шүү гэдгийг бол энд одоо таны дотоод бие тэр дотоод мэрэгэн ухаанаас чинь гол зөвлөгөөг ингэж өгсөн байгаа шүү. За ингээд энэ уншлага дээр хэдүүлээ нэмэлт уншлага хийн. Тэгэхээр одоо энэ би шууд үргэлжлүүлээд одоо хийн. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ юуг харах уу гэдгээ дахиад нэг хэлчихье. Одоо энэ таны бодож байгаа энэ хүн та хоёрт одоо ирээдүйн одоо харилцаа чинь ингээд ахих тодорхой болох тийм ирээдүй байна уу? За хэрвээ байгаа бол танд сахиусууд нь юу гэж зөвлөх вэ? Байхгүй бол бас мөн юу гэж зөвлөх вэ? Танд хин нэгэн илүү дээр хүн хизээ гарч ирэх үү гэдэг юм уу? Тэр талаас нас харъя гэж бодоод байгаа. За тэгээд энэ одоо харилцаанаас та юуг сурах гэж энэ хүндээ учирсан бэ гэдгийг бас харнаа. За тэгээд та нар маань хэрвээ нэмэлт авахыг хүсэх юм бол description хэсэгт байрлах линк холбоосоор холбогдоод нэмэлтээ аваад одоо сонирхож сонсож болно. За тэгээд энэ үртэл бол хангалттай гэж үзэх юм бол тэгээд энэ үртэл ингээ сонссон ч болно. Тэр бол таны эрхийн асуудал байгаа шүү. За тэгээд таарсан таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээд үнэхээр таарсан бол та нар маань лайк, комент үлдээгээрэй, мөн subscribe-а дараагүй байгаа бол саба дараад үзээрэй гэж хүсье. За тэгээд хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань ч гэсэндээ ялгаагүй description буюу тайлбар хэсэгт байрлах миний сошиал хаягуудаар надтай холбогдож болно. Тэгээд уншлагын цаг авах зааврыг би хариу илгээдэг байгаа. За ингээд баяртай. За 2 дугаар группийн маань уншлагандаа тавтай морил. За энергийн шалгалт дээр Shuffle Tarot-оос болохоор Knight of Pentacles буюу зоосны жанжин тэгтээ Chariot-ийн одоо хүн нь ийм нөгөө нэг урдаа байдаг хар цагаан одоо сфинксээ ингээ холиод тахи шиг болгоод унтсан ийм өвөрмөцөл зурагтай л гарч ирсэн л байна л да. За тэгээд Justice. За ийм карт гарч ирсэн. За энергийн шалгалт гээд харангууд маш өвөрмөц машинтай байж магадгүй гэж орж ирсэн. Эсвэл өвөрмөц зүйлээс өөрийнхөө одоо тийм урам зориг авдаг. За гэсэн ийм мессеж. За тэгэхээр энэ өөрийг чи хэлээд байна уу эсвэл нөгөө таны бодож байгаа тэр тодорхойгүй харилцаанд байгаа хүнийг хэлээд байна уу? За тэгээд зоосны жанжингаар орж ирэх нь Удаанбаатар тийм ээ. Удаанбаатар ингээ харилцаанд жоохон ахиц твшил гаргаж өгдөггүй, яах гээд байгааг нь мэддэхгүй. Нэг болохоор сайн юм шиг, нэг болохоор муу юм шиг ингээд жоохон өстой нөгөө тодорхойгүй байдал үүсгээд байгаа хүн нь одоо таны бодож байгаа хүн чинь өөрөө байх магадaltaй гэсэн мэдрэмж орж ирлээ. За тэгээ энэ дээр одоо тодруулах зорилгоор татсан чинь Justice карт гараад ирж байгаа. Тэгэхээр энэ одоо хувь шүүхийн байгууллагт ажилладаг хүн байж болох юм. Эсвэл бусдад зөвшөөрөл олгодог, эсвэл юм том гэрээ контрактн дээр гарын үсэг зурдаг ч гэм үү, ийм альбан бичиг хэрэг дээр тамга тэмдэг гарын үсгээ даардаг ийм хүн байх бас магадaltaй. Тэгээ энэ нь таныг хэлж иж болно, эсвэл нөгөө хүний чи хэлж болно. Тэгээ та нар маань мэдээж ингээд хувиргаад ойлгоорой заа юу. Зя тэгээд за яг хуу зүгээр дангаараа штэ тэ энергийн шалгалт болно гэвэл та нар маань саяхан ийм ямар нэгэн гэрэн дээр гарын үсэг зурсан байж болно. Эсвэл ийм албан ёсны одоо ажилд жинхлэх ч юм уу те тиймэрхүү зүйл бас тэгээд бас ийм зөвшөөрөгдсөн хариу авсан байж болно. Ялангуяа одоо ийм виз мэдтэй холбоотой ч юм уу те. Тийм бас байх магадaltaй. Тэгээд нөгөө хувь шүүх цагдаагийн байгууллагад ажилладаг гэсэн утга нь бас байж болно.
Тэгээ нөгөө хууль шүүхийн асуудал үнэхээр байсан бол тэр нь таны талд шийдэгдсэн ч гэдэг юм уу те. Шийдвэр таны талд илүү гарсан гэсэн утга бас байж болно. Тэгээ ингээ уялдаад ороод ирэхээр магадгүй энэ хариу нь жоохон удаж иж гарч ирсэн. Гэхдээ хэдий удсан ч гэсэндээ хариу нь бол таны талд эргээр сайнаар шийдэгдсэн гэсэн утга бас байж болохоор харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ бас нэг л юм өвөрмөц гэдэг үг л орж ирээд нэг юм өвөрмөц арга барилаар ч юм уу нэг юм сонин арга барилаар үр дүнгээ хүртсэн ч гэдэг юм уу тийм зүйл бас байж болно. За тийм shuffle tarot бол уг нь л одоо энэ chariot card-ийн илэрхийлж байгаа chariot card чи өөрөө юм хурдыг илэрхийлдэг шүү дээ. Зогсолтгүй ингээ явж идэг те хурд хүч өөрийнхөө зүгээс ингээд айгу санаачлахтай байдал энтрийг илэрхийлж идэг. Тэнгүүд тэр мэн нөгөө жанжны зоосны морь дээр суугаа зоосыг барьсан байгаа маань нөгөө айгу хурдтай, хүчтэй, итгэвтэй, зүтгэлтэй, чармаалттай байсан хүн юм уу? Эсвэл нөхцөл байдал маань гинт ингээ удаашраад ирсэн. Яах гадаад мэдгэдэг болсон. Нэг л явж өгөхгүй ингээд морь нөгөө яатсан юм шиг гэдэг лээ чөдөр зүүцсэн юм шиг ингээд явж өгөө бол зайг хурдан явдаг байсан чинь явж өгөө болцсон гэдэг байхгүй юу? Нэг юм орж ирээд. Диалж үгүй нөө тахь шиг болцсон байгаа нь л үнэхээр өвөрмөц харагдаад байгаа юм л да. Тэгэхээр яг нөгөө тодорхойгүй харилцаатайгаа уялдуулаад ингээд бодонгууд энэ хүн чинь өмнө нь тань руу айгүй итгэж чармаалт гаргаа санаачлахтай ингээд байдаг гэсэн чинь одоо болохоор эсвэл юу атсан байж магадгүй. Нэг л итгэхгүй болсон яах гэдэг нь мэддэггүй тий. Илүү юм албан ёсны юм сонин одоо юу хэмтэй нэг юм энгийн ярихгүй жоохон ажил хэрэгч ярьж мариад байгаа ч юм уу. Тиймэрхүү бас байж болох юм. За энэ тарот карт дээр болохоор хэдүүлээ энэ хүн чинь таныг юу гэж бодож байгаа вэ? Яг сэтгэл нь ямар байгаа вэ гэдгийг талаас нь харсан байгаа. За тэнгүүд айгүй том major arcana-нууд их гарсан sun card, hermit, death тэгснэ judgment. Тэгснэ 5-ын 2 карт гарчиж байгаа байхгүй юу? 5-ын сэлэм, 5-ын зоос. Нөгөө нэг жоохон 5-ын үзрүүд ер нь жоохон онцгүй байдаг л та. Гэхдээ энэ хоёрын ч гэсэн ялгаагүй л жоохон онцгүй л гарцсан л юм л та. Ер нь ч 5-ын үзрүүд ер нь өөрсдөө онцгүй тий. За 5-ын карт маань ер нь юм өөрчлөлт гэсэн утгыг хэлж байна. Тэгэхээр нэг бол таныг айгүй тийм одоо хувирамтгай өөрчлөлтхий гэж харж иж болох юм. Тэгээд яг уу ааш нь олддоггүй гэхээр бас арайч юу ч юм бдэ. Зүгээр юм гадаа төрхөө ингээ өөрчлөөд идэм болоо ингээ өдөр болгон өөр байгаад идэг гэсэн утга байж болно. За тэнгүүд эндээс надад ингээ юу ингээ модон чихрүүд ингээ орж ирээд байгаа юм байна. 5-ын сэлэм ямар өөрөө юм сериосны үзрэлээтэй айгүй онцгүй хил ам хэрүүл тэмцэл гэдэг нь шүү дээ. Тэнгүүд энд болохоор тэгснэ деф үзэр дээр ч гэсэндээ айгүй юм инээдтэй нөгөө юм хошигнол маягаар ингээд 70% сейл мэйлэх байгаа байхгүй. Тэгснэ энэ дээр тайлбар дээр нь болохоор өхүүлж гисэн бараг л одоо хямдралыг алгасдаггүй одоо хямдралд бараг хуурддаг ч гэдэг юм татагддаг ч гэдэг юм нэг иймэрхүү хошигнол маягийн байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч юм сериосны зүйлийг айгүй жоок болгож чаддаг гэсэн юм хөнгөн хүлээж авч чаддаг. Хүн айгүй муухай үг хэлсэн ч гэсэндээ тэрийг ингээд айгүй гоёор хувиргаж чаддаг гэсэн ийм мэдрэмж надад төрлөө. Тэгэхээр таныг айгүй тийм гэгээлэг ямар ч юм хүнд нөхцөл байдлыг айгүй гоё болгож чаддаг. Хөнгөн, хүүхчиг, гинэн, цайлган. Одоо хүн үнэхээр ингээд муухай үг хэлээд тахад хүртэл тэрийг заавал муухай утгаар нь ойлгодгүй. Ингээ гоё утгаар ойлгож хүлээж авдаг ч гэдэг юм. Нэг тийм. Ер нь л маш гоё эргээр харж байна л да. За тэгээд зүгээр энэ зураглалаас биш зүгээр үндсэн утгаар нь харах юм бол бас таныг нэг юм одоо нэг амьдралынхаа нэг циклийг дуусгаж яваа гэж харж байна. Дуусгаж яваа. За мөн таныг бас одоо ажил ч юм уу юу ч юм те ямарваа нэгэн зүйл ингээ яг ингээ дуустал нь хийж чаддаг. Хэрэггүй
зүйлийг хайж чаддаг ч гэдэг юм уу, эсвэл өөртөө ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг шүү дээ. Нэг тийм нэг юм чизник гэж боддог байх магадaltaй. Тэг хамгийн гол нь айгүй тийм хүүхтэрхэг айгүй юм гинэн цайлгана л гэсэн утга айгүй их гоё орж ирээд байна. Тэгээд энэ 4-5 major arcana гарна гэдэг чинь өөрөө тэгснээ бүр энергийн шалгалт дээр ч гэсэн баг 2 major arcana гэд хэлчихэд баг хэлсдгээргүй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь таны амьдралд айгүй тийм өөрчлөлт, хувьсэл явагдаж байгаа гэж энэ хүн хараад байна. Өөрчлөгдөж байгаа, энэ хүн өөр болж байгаа гэсэн утга. Нэг бол энэ дээрээс ингэж харж ирж байгаа байхгүй. Айгүй урд нь айгүй тийм гинэн цайлган, айгүй гоё байж байгаад одоо болохоор нэг жоохон им гонигтай гэх юм уу, эмоч гэдэг юм уу болсон байх магадaltaй гэсэн утга бол байна. За мөн өөрийг чинь айгүй тийм туршлагатай, айгүй сайн зөвлөгөө өгдөг, одоо хэлсэн зөвлөгөө болгоно юм ягад ч юм хараа энэ дээр ингээд нөгөө азыг биелэгддэг хошонгор ийм дэлбэтэй. Тэгээд ийм dream catcher байгаа байхгүй. Тэгэхээр яг ч юм таны хэлсэн зөвлөгөөгөөр явахаар айгүй азтай байдаг, зөв зөвлөгөө өгдөг ч юм уу, иймэрхүү утгаас байж болох юм. Ер нь бол нэг юм багш шиг, зөвлөгч шиг, өөрөөс чинь юм сэтгэл зүйн зөвлөгөө ч юм уу, сэтгэлийн юм эерэг байдлыг авч чаддаг гэсэн утга бол энд харагдах юм. Тэгээ сүнслэг байдлыг илэрхийлэх карт 2 гарцаагаад judgment, hermit. Тэг нилийн юм сүнслэг гэж хардаг байх нь бясалгал энтер хийд юм уу, йог мог хийдэг ч юм уу, ямар ч юм сүнслэг байдалтай айгу тэгж харагддаг гэдэг. Тэгээд judgment-ээр харахаар болохоор яг сэтгэлийнхаа дуудлагаар явдаг гэдэг утгыг хэлжиж болно л доо. Сэтгэлийнхаа дуудлага. Тэгээд энэ хоёр ингээд зэрэгцээ ороод ирэхэд нэг юм сонин юм хүл дахин төрөлт гэсэн л нэг иймэрхүү үл мессеж орж ирээд юм. Тэгэхээр ялчгүй нэг юм амар хувирцсан л гэж хараад байна. Энэ шал өөр хүн болцсон, төрөл арилцсан юм шиг юм шал өөр болцсон гэсэн нүдээр хараад байгаа. За тэгээд улны үзэр дээр болохоор 5-ын зоос гарсан байгаа маань. Яг энэ дээр юм илүү энэ бэртцэн энергиэр гарсан байна л да. Эсвэл та өөрөө үнэхээр одоогийн нөхцөл байдалд ийм ямар нэгэн байдлаар бэртцэн байгаа мó? Эсвэл ийм санхүүгийн хямралтай үедээ яваад байгаа мó ч гэж хараад байгаа мó? Нэг бол ингээд хэцүү байсан ч гэсэн хэцүүгээ ерөөсөө хилдэггүй. Айгуу тийм жоохон хүнд муугаа үзүүлэх дургуй жоон шазран им нэрлэхүү бардам нэг ийм хүн гэж бас хардаг байх магадaltaй. Тэгээ энэний ард 9 сэлэн байна. 9 сэлэн байна ер нь маш их стрессийг хилнэ. Тэгээд энэ дээр бас ингээд тайлбар дээр нэг зоохгүй ингээд нүрээ бутах гад уруулын будгаа сонгох гээд бараг 60 минут боллоо гэдэг байгаа байхгүй юу? 60 минутыг зарцуулдаг ч гэдэг юм тий. Тэгэхээр нэг юм яг жоохон төвөгтэй, сэтгэл зүйн хувьд жоохон төвөгтэй юм шиг мэдрэгддэг гэж магадгүй та энэ хүндээ. Нэг юмыг ингээ хийх гэж юм амар амархан юмыг ч гэсэн ингээ хийх гэж айгүй их юм сериус нь хэцүү болгоод байгаа гэсэн утга. Тэр ингээ сонио хоёр талд байгаа тоххой. Өмнө нь болохоор ууг нь ямар ч зүйлийг эерэг болгож чаддаг гэсэн чинь одоо болохоор тийм биш болчиход байгаа юм шиг л харагдаад байна. За тэгээд яг ингээд романтик харилцаа талаасаа яг хараад байна уу гэхээр бас арай үгүй. Тэгэд эсвэл ингээд одооны нөхцөл байдалд өөртөө ч ингээд хил амаа олцох жоохон хэцүү байж магадгүй. Ойлголцоход жоохон юм хэцүү болцсон байна. Тэгээд одоо энэ дээр ингээд гой чихэр мэхрээ ингээ арилгаад харах юм бол бас нэгэн талаар ингээд та хоёр урд нь бас ингээд жоохон ширүү маргалдаж исэн юм шиг бас харагдаад байгаа байхгүй юу? Тэгэд тэр нэг хил амаа сайн олцоогүй яваад байгаа юм шиг. Тэгээд тэрийг одоо удахгүй дуусгах гэдэг нь эсвэл саяхан дуусаад байна уу? Нэг юм нэг талтаа гараад сайн муугаа ярилцаа ингээд ойлголцсон гэсэн утгаас энд харагдаж байна. Тэгээ яг хуу таныг жоохон бүрэг ганцаардмал
өөрийгөө жоохон тусгаарлаад байгаа гэж л хараад байна да сүүлийн үед бол тэгээд хэцүү байгаа ч гэсэн тэрнийг ерөөс хэлэхгүй байгаа гэсэн иймэрхүү мессежүүд л орж ирээд. Тэгээд ягаад ч юм энэ хүнд таны энэ стресс айгу мэдрэгдээд байгаа. Та хэлэхгүй ч гэсэн нэг юм мэдрээд байгаа гэсэн утгыг харагдаад байгаа байхгүй юу? За, ийм мэдрэмжтэй байгаа гинэ. Тэгээд бас энэ judgment-аас ингээ харахаар сонио. Та хоёр урд нь эсвэл нэг юм энэ хүн ч гэсэн бас танаас тийм тодорхойгүй нөхцөл байдлыг мэдрээд байгаа гэж орж ирж байгаа байхгүй юу? Та бас одоо энэ хүн яг надтай яах гээд байгаа юм бол гэж бодож байгаа шиг энэ хүн ч гэсэндээ бас яг таныг тэгж бодож байгаа. Тэгээ бас энэ 5-ын зоосоор харахаар түрүүний тайлбарласнаасаа бас эсэргээрээ энэ хүн ч гэсэн ингээ гаднаа ямар байгаагаа хэлэхгүй байгаа. Тэгтээ дотроо жоохон хэцүү байгаа. Үнэхээр биеийн өвдөд энэ эсвэл санхүүгийн асуудал байна уу? Эсвэл хаягдах уу, орхигдох уу гэсэн айдас байна уу? Нэг юм айдас төгшөр. Ерөнхийдөө нэг юм 9-ийн сэлэм 5-ын зоос 2 ингээ хавсраад ороод төрөөр ялтчихгүй юм. Одоо намайг хаяаж явандаа орхиндоо ингэндээ гэсэн нэг юм айгуу тийм сөрөг итгэл үнэмшлээс үүдэлтэй айдас. Өөрөө өөртөө үсгэсэн байгаа байхгүй юу? Тэгээ энэ гол нь энэ та хоёрын хинэн вэ айгуу жоохон эргэлзээтэй орж ирж байна. За таарат дээр ингээ болиё. Одоо энд болохоор та нарт зориулж татсан энэ таны мэргэлүүлээд байгаа ч юм одоо бодоод байгаа энэ хүн чинь болохоор танд юу хэлхийг хүсэж байна гэд ингээд татсан чинь эдгээр картууд гарч ирсэн. За эндээс харангууд яг түрүүний миний нэг хэлэх гээдсэн санаа шүү дээ. Ер нь бол юм хэлэхгүй байсан ч гэсэн үйлдэлээрээ та хоёр хин хиндээ ингээд ямар байгаагаа ингээ харуулад байгаа. Та болохоор ингээл энэ мэдхгүй дээ гэж бодоод байгаа ч гэсэндээ таны үйлдэлээс энэ хүн ингээд танд ямар байгааг анзаарсан гэсэн утгыг орж ирээд байна. Яг хөө хэлхийг хүсэж байгаа зүйл гингүүд заавал ярихгүйгээр үйлдэл чинь ч гэсэн ингээд надад чи өөрөө ямар байгааг чи ингээд мэдэгдүүлээд байгаа гэсэн утга. Одоо эсвэл та энэ хүнд хандтай байгаа нь үйлдэлээс чи харагддаг ч юм. Эсвэл танд хэцүү байгаа нь үйлдэлээс чи харагддаг ч юм. Тиймэрхүү зүйл гэсэн утгыг харагдаж байна. За тэнгууд энд overthinking гэж байгаа байхгүй. Тэгээд хитрхи их бодох нь огт ингээ байгаагүй зүйлсийг бий болгоод айдсыг нэмэгдүүлнэ гэсэн утга бол энд харагдаж байна. Сөрөг итгэл үнэмшилтэй хит автаад байвал огт байгаагүй зүйлийг бий болгох гэдэг нэг гэсэн утга байгаа байхгүй. Тэнгүүд энэ 9-ийн сэлэм энэ хоёрын төрөний яриад байгаа юм байгаа байхгүй юу? Тийм хит их стресс ингээд зөвхөн өөрийнхөө тэр нэг дотоод айдсандаа хитгээд байгаа нэг юм хэрэггүй эго гэхүүд тий. За энд болохоор яг ингээд чин зүрхнээсээ ингээд шударгаар ярилцмаар байгаа гэсэн утга. Тийм ярилцлага биднэрт угаас хэрэгтэй байгаа гэж хэлхийг хүсэж байна гинэ. Тантай ингээд шударгаар ярилцахыг хүсэж байгаа гэсэн утга бол энд харагдаж байна. За эндээс хэдүүлээ та нарын одоо сонгосон карт байгаа. Энэ одоо магтаалыг хүлээн авах гэсэн ийм картыг та нар сонгосон байгаа. За энэ сонголтын карт маань юу хэлж ирсэн гэхээр таны одоо дотоод тэр мэрэгэн ухаанаас таны дотоод тэр одоо юу хэмдэ дотоод биегээс чинь танд өгч байгаа зөвлөгөө энэ харилцаанд ирэх. Тэнгүүд true love гэдэг карттай хавсарч гарч ирж байгаа юм. Тэгэхээр жинхэнэ хайр гэдэг аюу лаг үзэр гараад ирж байгаа байхгүй та хоёр дээр. Тэгснэ энэ таны амьдралын хугацааны одоо жинхэнэ тэр романтик харилцаа муу юм гэж орж ирж байна. Тэгэхээр ялчгүй энэ картнаас бол ингээд та хоёрын харилцаа цаашид гүнзгийрэх боломжтой юм шиг л харагдаад байна. True love гэдгээр гараад ирэхээр. За энэ мессежийг та нартай ойртоод харуулъя. За эндээс ер нь бол ерөнхий утгаараа ингээ ойлгоод үзэнгүүт та нарыг ингээд
энэ хүнээсээ одоо энэ бодоод байгаа энэ хүнээс чинь таныг магтаал ирдэг. Чи өнөөдөр гоё харагдчихжээ шүү ч гэдэг юм уу те. Эсвэл өнөөдөр чамд баярлаа гэл ингээд нэг юм гоё сайхан зүйл магтаал хэлэхэд та нар маань нэг юм хүлээж авч чаддгүй жоохон нэрлэх үү гэх юм уу? Зүгээр л тийм бэ нөө баярлаа гэд хэлчихгүй ингээл үүсэх гээд идэг юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг ингээ бойл гэсэн зөвлөгөө орж ирж байна. Тэр энэ хүмүүсээс ирж байгаа энэ гоё сайхан үг магтаалыг зүгээр л таны одоо өөрөө өөртөө итгэлийг нэмэгдүүлэх тэр витамин нэмэлт тэжээлгээл ойлгочихоо гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд угаасаа ингээд чи минь ингээд угаасаа од штэ ингээд бусдын донд гялалзаж явдаг юм угаасаа магтаал хүртэх тийм эрхтэй үн цэнтэй хүн штэ гэд ингэж таны дотоод бие чинь таны дотоод мэрэгэн ухаан чинь танд ингэж зөвлөж байна. Тэгэхээр таны энэ бодоод байгаа энэ хүн таныг нэлээд л одоо гой сайхан үг хэлдэг байх магадaltaй. Тэгээд тэр болгонд нь та ингээ үүсгээд ч юм уу нэг юм нэрлэхэд байгаа юм шиг байдлаасаа болоод энэ хүнийгээ нөгөө итвч хармаалт гаргаж исэн үе шиг нь биш болгоцсон ч юм уу гэж харагдаад байна. Гэхдээ энэ дээр бол жинхэнэ хайр гэсэн утга бол орж ирсэн шүү за. За ингээд зөвлөгөө нь юм байна. За одоо хэдүүлээ нэмэлт онцлогоороо юу харах вэ гэдгээ нэг дахиад сануулчих. За тэгэхээр таны энэ бодож байгаа хүн та хоёр цаашид ирээдүйд илүү албан ёсны болох харилцаа чинь илүү тодорхой болох боломжтой юу гэдгийг харна. За тэр нь тийм ч гэж гарч байгаагүй үгүй ч гэж гарсан бай хамаагүй аль алин дээр нь дэлгэрүүлж зөвлөгөө авна гэсэн үг. Үнэхээр тийм бол цаашд таныг одоо яавал дээрвэ гэдэг одоо сахиусуудад юу зөвлөх нь вэ? Харин хэрвээ үгүй байх юм бол танд энэ хүнээс илүү дээр өөр хүн гарч ирэх үү? Тийм бол хизээвэ? За магадгүй үгүй байсан бол те яагаад ийм болох болов? Шалтгаан нь юу юм? За тэгэд энэ хүнээс сурах ёстой зүйл нь одоо юу байсан те? Яагаад энэ хүнтэй учирсан? Энэ хүнтэй учирснараа би юуг ойлгох ёстой байсан гэдэг ч юм. Иймэрхүү зүйлүүдийг нь харнаа гэсэн үг. За юм байна. За ингээд та нарт маань таарсан таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй мөн subscribe дараагүй бол subscribe дараарай гэж хүсье. Тэгээд нэмэлтийг минь авахыг хүсэх юм бол тайлбар хэсэгт байгаа линк холбоосоор холбогдоод авах боломжтой. За мөн хувийн уншлага бас хийгээд эхэлсэн байгаа шүү. Тэгэхээр хувийн уншлага авах сонирхолтой хүмүүс маань мөн л ялгаагүй тайлбар хэсэгт байх миний одоо Facebook болон Instagram аккаунтаар холбогдоод уншлагын цаг авах, хувийн уншлага авах зааврыг авч болно. За ингээд энэ хүртэл сонссонд баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийнхэн маань уншлагандаа тавтай морил. За ингээд бүх картуудаа нэг хүн татчихлаа. За энэ бол энергийн шалгалт. За хооронд нь ингээ уялдуулж тайлбарлана мөн дандан утгаар нь тайлбарлана. За Shuffle Tarot дээр болохоор High Priestess дээр Sun card-ийн хүүхэд морь хоёр орж ирсэн байна. Яг гоо энийг ингээд анх зур үсрээд гараад ирэхэд надад юу гэж санаанд орсон гэхээр айгуу тийм багаасаа одоо төрөлхийн ч гэх юм уу тий төрөлхийн зүүн савинтай төрсөн хүн гэж санагдсан. За мөн эерэг сайхан зүйлсүүдийг ингээ зүүн савнгаараа мэдэрдэг гэсэн утгаас байж болно тий. Одоо хар бараан гэхээсээ илүү дандаа ийм эерэг зүйлсүүдийг айгүйх зүүн савнгаараа мэдрээд идэг гэсэн утга бол байж болно. Энэ хүүхдийг бол айгүй их тийм дээдлж байгаа харагдаж байгаа биз? Нэг хөөх эргэтэй хөхтэй байгаа байхгүй жижигхэн өөрхөн бодгоотой. Тэгээд морин ингээ хөөхөн дэвсээд өгцөн те ингээ шат болоод ингээд ер нь их тийм санаа тавьсан, халамжилсан ийм утга харагдаад байна. Зүгээр ингээ зураглалаасаа те тэгээд айгүй сонио ингээд энэ Shuffle Tarot жоохон сонио би энэ картанда нэг л дасч өгөхгүй л байгаа. High Priestess бол зүүн бэлэгтэй эмэгтэйг илэрхийлнэ. За мөн энэ сонин содон зүйл хийдэг хүнийг хэлдэг те тэр болгон байгаад идэггүй. Тэнгүүд нэг бол одоо таны энэ тодорхойгүй харилцаанд байгаа хүн чинь танд ийм сэтгэл төрүүлдэг гэж болно.
ингээ харахад аюу хүүхэд шиг гинэн чим шиг те инээ гэх юм сериосны харагддгүй мөртлөө яг хийдэг ажил нь аюу сонирхолтой сони юм одоо энэ хүн ийм ажил хийдэг байх гэж гэдэг ч юм уу те ийм юм боддог. Ингээд өөрөө маш энгийн мөртлөө одоо таны бодоод байгаа тэр хүн баггүй юу. Тэгтээ мэдээж энэ чи хувирчж болно те таач хийж болно. Одоо таны бодож байгаа хүн ч хийж болно. Тэнгүүд ягаад ч юм ингээ харахад амар энгийн заяа. Зүгээр л нэг ингээ байдаг л нэг хүн. Тэгсэн мөртлөө ингээ сонирхоод яг юу ийдий ингээл эсвэл дотоод мэдрэмжийг нь сонсох ч юм уу. Ингээ дотносоод ингээ илүү лавшруулад судлаад үзэнгүүд энэ хүн нь айгүй тийм сонин содон зүйл хийдэг. Тэр нь үнэхээр ингээд жоон бахархалт төрүүлээд байгаа байхгүй юу? Вау. Хүн бас одоо ийм энгийн харагддаг мөртлөө ийм мундаг байх гэж гэдэг ч юм уу. Тэний ийм мэдрэмж төрүүлж байна. Тэг мэдээж яг хүүхэд гэдэг айгүйх дурддагдсан хүүхдийн асуудал бас байж болно. За тэгээ 10-ын саваа гарч ирсэн мөн. 10 дээр яг 10-ын саваа чинь яг дангаар болохоор таныг жоохон яг одооны нөхцөл байдал жоохон ядарсан байгааг чинь илэрхийлж болох бах. Энэ хоёр бол нэг их юм уйлдахгүй тус тустай хаа гэж бодож байна. Тийм жоохон ядарсан байгаа. За хитрхийг ачаал аваад байгаа. За магадгүй таны нуруу өвдөж болно, хүзүүн дуруугаар өвдөж болно. За тэгээд одоо урдах замаа харах сөхөөгүй тийм их ажилд зарагдсан байгааг хэлжиж бол. Тэгээ энэ дээр нь гол нь ганцхан таны үүрэг хариуцлага гэхээс илүү бас бусдын үүрэг хариуцлага нэмэгдсэн. Тэгээд өөрөөсөө гадна бусдын одоо ачааг үүрж яваа гэсэн утга бол энэ харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг ерөнхийдөө жоохон тийм тавилантай гэж өөрийгөө бодож иж болох эсвэл зүгээр л одоогийн ойрын хугацаанд ийм байгаа байж болно. Тэгээ яг 10-ын саваа чинь яг ганц бие аав ээжийг бас илэрхийлэх гэдэг тал байдаг. За тэгээд мөн 10 гэдэг утгаараа нэг цикл дуусж байгаа. Ямар циклийн гэхээр таныг ийм ядраадаг байсан, зовоодог байсан ч юм уу ачаалтай үе дуусж байгаа гэсэн утгыг бас хэлж иж болохоор л харагдаж байна. За тэгээ 10-ын саван дээр чинь уг нь бол ингээд хүмүүст итгээд өөрийг хариуцлагыг ногдуулж чадах юм бол та бас энэ ачаагаа жоохон хөнгөлөх боломж байгаа. Тэгээд та бол ерөнхийдөө жоохон дуртайдаа өөртөө лээ авраагаад байна гэсэн утга байдаг байхгүй ингээд өөрөө л хийхгүй бол санаа намардгүй ч юм уу тий аливаа зүйлийг. Тэгээ заавал тэгээд дахаар нөгөө хитрхийх ачаал өөртөө аваад байна л гэсэн утга байна л та. За энергийн шалгалт дээр юм байна. Бас ийм юу яж болох юм бэ? Ингээд зүн совингороо ингээд за одоо өөрийгөө ч юм эсвэл хин нэгнийг за эдний хүүхднийг эрэгтэй хүүхдээ байгаа да ч гэдэг юм уу те. Нэг ингэж таамагласан бас байж магадгүй шүү нэрээ. Тэгсэн чинь нэрээ тэр нь эрэгтэй хүүхдээ байсан. За ийм бас мэдээлэл гэж болохоор санагдлаа. За одоо гол уншлага руу оръё. Таны одоо энэ тодорхойгүй харилцаанд байгаа хүн чинь таныг юу гэж бодож байгаа вэ? Тэр хүн таны талаар ерөнхийдөө ямар бодолтой яваа вэ? Сэтгэл нь ямар байна? Гингүүд аюу сүрхий гэр бүлийн карт гарсан. 10-ын зоос тэгснэ Hierophant, Justice гэл ингээл бүрнхээр юм над бол ингээд бүр албан ёсны гэр бүл болно гэсэн бүр юм бат итгэл үнэмшилтэй байдаг юм шиг харагдаж байна энэ дээрээс. Угаасаа энэ миний нөхөр болно, энэ миний эхнэр болно. Битээр ингээл урт удаан хамт амьдран битээр олон хүүхэдтэй болно гэх бүрлаг тэгж боддог юм шиг. Тэгээ Hierophant, High Priestess хоёр ингээд хамт гарсан бас сонирхолтой. Яг хэдий яг нэг уншлага биш энергийн шалгалтын дээр тусдаа ч гэсэн хамт ингэж гарна гэдэг маань ер нь жоохон ийм ижил төвшний ойлголцоход амархан гэх юм уу да. Тэг нилээ ийм өндөр энергитэй байгааз энэ хоёр ч хоёулаа ийм шашинлаг бурханлаг байдлыг илэрхийлнэ. Тэр талаараа айгуу тийм сүнслэг талын айгуу ойлголт дээр нийцдэг юм шиг ийм мэдрэмж төрж байна. За мөн зүгээр хувийн талаас чинь юу гэж харж яаг гингүүд таныг айгүй шудраг зарчимч, үнэхээр шудраг хүн. За мөн маш уламжлалт тийм хүн гэж харж иж болж байна те. Ингээ ерөөсөө жоохон хуучинсаг үзэлтэй, уламжлалт хүн.
Тэ мэдээж одоо эцгийн эрхт ёс мосыг ингээд илүү яадаг ч юм уу тий эрхэмлдэг гэсэн утгыг харагдаж байна л та тий гэр бүлийн ч юм уу эсвэл ерөнхийдөө юм настай хүмүүст айгүй тийм хүн сэтгэлтэй халамжтай байдаг гэсэн утга бол бас энэ зураглаас мэдрэгдэж байна. Нэг бол одоо таныг жоо мэддэг хүн гэж үзэх юм бол гэр бүл танах эсвэл айгүй ам бол олуулаа юм болоо эднийх айгүй олуулаа амьдардаг аав ээж эмээ өвөө гэл их олуулаа амьдардаг их уламжлалт тийм гэр бүлийн ёс зүйтэй ч гэдэг юм уу тийм уламжлагдсан айгүй тийм ёс журамтай хүн юм аа ч гэж хараад байгаа юм. Тэгж бас харж явах магадaltaй. За тийм үү маш төвчээртэй ухаалаг альваад ингээд нэг юм адагдгүй тий айгүй ухаанаар зөөлөн аргаар нэг тийм амьдралын бүр нэг айгүй тийм туршлагатай хүн юм шиг ингэж санагддаг. Бусдыг ингээд хүчээр одоо дарангуйлдаг гэх юм уу да тийм зөөлөн аргаар ингэж явдаг гэсэн утгатай ингэж харагдаж байна. Хил мундагаар л гэж харддаг л харагдаад байна да. За тэгснэ энд юу байна? Knight of Swords. Тэгээд тавын аяга. Магадгүй та энэ хүнийгээ өөрөө ингээд ийм хэцүү сэтгэлээр унтсан байх үед нь амьдралын их тийм сургамжтай зүйлийг хэлсэн болов. Яг одоо бүрийн зураглалын ингээ энгийн жишээнээс ингээд зур жишээ болгоод хэлэхэд заяа. Үнэхээр ингээ хамт ууд сууж агаад гэх юм одоо ингээ сэтгэл нь хэцүү байх үед нь та энэ хүнд айгу хань олоод айгу үнэтэй зөвлөгөө өгсөн. Тэр нь өөрт нь айгу ухаарл хайрлсан гэсэн утга байна. Тийм ч учраас таныг ингээд энэ айгу мундаг хүн юм аа л гэж хараад байгаа юм шиг харагдаад байна. Гэхдээ энэ зөвлөгөө нь үнэхээр үнэтэй зөвлөгөө л байсан байна да. Ядвал нөө тавын аягач ингээд сэтгэл зүйн хувьд ингээд гутралд орцсон те бүх зүйл болохгүй бүтэхгүй гэсэн иймэрхүү хүнд хэцүү үеийг туулж явахт нь ар гэр болон найз нөхдийн зүгээс тусламж ирэхийг илэрхийлдэг шүү дээ. Энэ одоо үндсэн утга нь. Тэнгүүд үнэхээр таны тэр сэтгэлийн дэмэл айгүй л их тус болсон амьдралын хүч авсан сургамж ойлгосон гэдэг аахгүй юу? Амьдралын ухаанд суралцуулсан гэдэг. Та тэрийг айгүй гой зөөлөн аргаар тайлбарлаж өгсөн хүчлэхгүйгээр өөрийнхөө үзэл бодлыг тулахгүйгээр айгүй гой ойлгож хэлж өгсөн ч гэдэг юм уу? Ийм утга ингээд мэдрэгдээд байна. Тэгээ энийг ингээ харахаар за яг Knight of Swords ч ингээ өнгөрсөнтэй холбоотой ямар нэгэн тийм дурсамж гэх юм уу эсвэл ямар нэг тийм үнэн зүйл илчлэгдэх тэр нь жоохон стресс дагуулах гэсэн утга байдаг л та. Гэхдээ надад болохоор энд юу нэлээд мэдрэгдээд байгаа юм гэхээр ингээл айгүй тийм яарч байгаа албан ёсных болохын тулд айгүйх тийм яарад байгаа гэсэн утга бас илэрхийлэгдэж байна. За тэгээд түрүүний хэлсэн утга нь ч гэсэн бас ямар нэгэн байдлаар уйлдаж магадгүй. Одоо өнгөрсөн дөх ямар одоо эн чинь нөгөө юм түлхүүр үг нь стресс ба үнэн гэсэн утга байдаг байхгүй. Тэгээд нэг үнэн зүйл илчлэгдээ тэрэн дээр ингээ айгуу жоохон стресс гэсэн утга байж болно. За мөн бас яг нэг хүнийг илэрхийлсэн карт одоо юу байдаг аахгүй одоо зам байдлыг илэрхийлсэн утга энд байдаг. Тэгэхээр нөгөө сэлэмний жанжнаас ингээд таныг гаднаас айгу даруухан харагддаг мөртлөө айгу шооч юм аа хөвгчлөлтөө юм их ярих юм аа ямар ч гаднаасаа харагдаж байгаас шал өөр юм аа гэж боддог. Та болохоор гаднаасаа айгу тийм албан ёсны юм ямар ч хэмэрэнтэй нэг юм төлөв даруухан ингээ харагддаг байгаа даа. Тэгээд яг ингээ ярилцаад үзээ дотн олонгууд айгу дулаахан хүн. Хөвгчлөлтөө ингээ юм ярьдаг тийм хүн. Тэмүн дайчин, маш дайчин шаргуу гэж бас хардаг. Маш дайчин шаргуу юм шудраг хүн. За ийм олон талаас л хардсан юм. Тэгэхээр та нилээн ийм олон талын лавьястай хүн байх гэдэг юм да тий. Тийм сава ер нь бол бүгд орсон юм шүү дээ. Сава, сэлэм, маяг, зоос, тэгэл major arcana-нууд. Сава. За тэгснэ Page of Swords. За сава ч юм болохоор саваны хаан ч бүр ялангуяа таныг маш удирдахч энергитэй гэж хардаг гэж байна. Та ингээ бусдыг айгу зөв заалдаг ч юм уу. Одоо эсвэл одоо нэг дор ажилдаг хүн байлаа гэхэд чинь та энэ хүнийхээ дарган ч юм уу тий удирд халбан тушаалын хүн.
Эсвэл ингээд аливаа зүйлийг аягүй сайн зохицуулах чадвартай, төрөлхийн юм манлайлагч, удирдагч, гал эрчим энергитэй, айгүй амбицтай, хүрээлэл сайтай гэсэн утга бол харагдаад байна. Ямар ч нийгэмд эзлэх байр суурь чинь бол айгүй өндрөөр харж байна. Мундаг хүн л гэж хараад байна. За тэгснээ page of swords байгаа байхгүй. Тэгтэл нэг юм дотроо жоохон хүчиг юм жаахан хов моо бацах дуртай юугүй юу та хоёр гэдэг байхгүй. Хаяа хөөрхөн хов мов ярьцдаг юм шиг харагдаад байна. Жиг гээл тэр тэгсэн энэ ингэсэн гээд. Тэг яг хөө түрүүний нэг энд яриад байсан л утга харагдаад байна л да. Ерөнхийдөө ингээ харахаар айгүй энгийн харагдаг мөртлөө яг ингээд дотносонгууд айгүй мундаг хүн. Тэгсэн мөртлөө бас айгүй энгийн ингээд байгаа байхгүй. За тэгээ Page of Swords, Knight of Swords ингээ харахаар айгүй тийм гүйлгээ хон сайтай байх магадaltaй, маш хурдан ярьдаг ч юм уу, эсвэл айгүй тийм ярих дуртай, яриасаг, тэгээ их онгой юм хөвчлөлтөө юм их ярьдаг. Тийм яриасгэл гэдэг юм л да. Тэгээ айгүй сэргэлэн, сэрэг гэж хардаг байх нэ. За таныг юу гэж хардیں۔ Гэхээр юм байна. Тэгээ бас яг ингээд одоо бүр нэг болцооны төвшин мөвшин ч юм уу тийм нэг тийм биш, бүр юм илүү сериосны бүр нэг хэцээ хязгааны гэр бүлийн энерги л орж ирээд байна л да. Танд ингээд санал тавиал ингэн гэхээс илүү баг ингээд тантай бүр шууд баг эхнэрээ юм нөхрөө болгоод авахд бэлэн ийм бодолтой байгаа юм шиг ингэж харагдаад байна. За тэгээд 10 орж ирсэн байгаа нь яг хав нэг дуусгах ёстой зүйл ч юм уу, эсвэл нэг юм магадгүй юу гэж болж та ганц би байх үе дуусаад хосоор амьдрах үе ирж байгааг ч илэрхийлж болно. Нэг юм цикл бас дуусч гин гэсэн утга бол байна л да. За одоо ингээд хідүүлээ Oracle картууд руугаа оръё. За эндээс болохоор юу татсан гэхээр таны бодож байгаа энэ хүн танд юу хэлхийг хүсэж байгаа бол гэж татсахад энэ картууд гарсан. За эхний карт болохоор итгэлтэйгээр зоригтой алхам хийхийг тань одоо дэмжиж байгаа гэсэн санаа байна л да. Ер нь бол ингээд нэг 5 тухайн бүсээсээ гараад зоригтойгоор юм алхам хийхийг хийгээч гэж хэлхийг хүсэж байгаа. Тэгээд тэрийг хэлж чадахгүй л байгаа юм байна л да. Одоо магадгүй та ингээд нөгөө олигтой алхам авч өгөхгүй ингээд дүлгэнээд байгаагаас болоод дотроо баг энэ над хурдан хилээсэ, хурдан надад саналаа тавиасай ч гэдэг юм уу тийм иймэрхүү юм бодоод байгаа юм шиг харагдаад байна. Ийм жоохон эрсдэлтэй алхам хийгээд зоримог байх юм бол одоо ингээл амьдрал шагна штэ ч гэдэг юм уу тийм нэг юм гоё зүйл тохиолдсон штэ, илүү сайжрна штэ гэсэн утгыг хэлхийг хүсэж байгаа. За тэгээ баланс буюу тэнцвэртэй байдал. За тэгээ энэ дээр болохоор ерөнхийдөө энэ хосын харилцаа тий ялангуяа та хоёрын энэ харилцаа урт удаан одоо үргэлжлэхийн тулд одоо бие махбод одоо сэтгэл хөдлөл сүнслэг байдлын тал дээр хүртэл тийм тэнцвэртэй эрүүл харилцаа байх хэрэгтэй гэд тиймэрхүү юм ярихыг хүсэж байна гэж байна. Тэг яг би түрүүн хэлсэн шүү дээ, энд ягаад ч нэг юм High Priestess, Hierophant хоёр ингээд зэрэг гарчхаар нэг сүнслэг байдал гэдсэн. Тэгэхээр энэ цаад хүн маань бас өөр айгуу тийм ийм альва зүйлийн ийм тэнцвэр сүнслэг байдлын талаар ер нь айгуу ойлголттой хүн байх шиг байна. Яг ямар нэгэн зүйлийг хэтрүүлж болохгүй гэдэг зүйлийг аюух ярих байж магадгүй ер нь дотноссон хойно. Ажил амьдралыг зохицуулах хэрэгтэй. За тэгээд мөн үнэхээр нэг дороо ажилдаг бол те ажил амьдралаа ялгах хэрэгтэй ч гэдэг юм уу те. Энэ одоо энэ justice дээр ч гэсэн одоо temperance одоо балансыг ярьж байдаг шүү дээ. Жинлүүр нь сайн муугийн тэнцвэр одоо шудраг бус байдлын тэнцвэр гэсэн иймэрхүү зүйлүүдийг ярьж байдаг. Тэгээ энд яалчгүй бүр ингээд сүнслэг байдлыг хүртэл оруулсан байхгүй, сэтгэл санааны байдал, сүнслэг байдлын тэнцвэр. Тэгээ энэ нь ингээд хүмүүсийн дотн харилцаанд хэрхэн нөлөөлөх гэдэг тал дээр нэхгүй тийм гүнзгий юм ярих гэдэг юм шиг л харагдах юм. Тэгээ яг зөвхөн баланс гэж зүгээр баланс тэнцвэртэй байдал гэдэг тал дээр нь ингээд явах юм бол өөрийг тань тэнцвэртэй байхыг бас хэлж иж болно.
аливаа зүйл дээр тэнцвэр чухлаа гэдгийг л танд ингээ ойлгуулахыг хичээж байгаа. Тийм зүйл бодоод байгаа гэсэн утга бол харагдаж байна. За энэ та хэдийн сонголтын картнаас би юу асууж анханасаа татсан гэхээр дээд би гэж байдаг штэ. Би биш, би шүү. Тийм өөрийн тань тэр бигээс гол нь тэр би нь маш ухаалаг, мэрэгэн ухаантай тэр бигээс тань зөвлөгөө өгсөн байгаа энэ харилцаан дээр. Тэнгүүд энэ дээр яг гүнзгий амьсгаа авах гэсэн утга энд байгаад тэгээд ингээд ер нь харахад ингээд байгальд алхах ч юм уу те амьдралаас айгуу тийм кайф авж байгаа ад жаргалтаагаар ингээд цэцэг үнэрлээд явж байгаа гэсэн ийм зурагтай байна. За тэнгүүд энэ хоёрын мессежийг би бас ингээд бариад харуулчихъя. За скриншот хийгээд шат үзээрэй. За энэ Oracle картаас болохоор уучлж өршөөгөөд суралц гэсэн утга байна. Тэгэхээр одоо энэ Strength карттай төстэй сургамжийг хэлж байна. Ер нь бол одоо энэ сэтгэлийн тэнхээ карт чинь юуг илэрхийлж байгаа шүү дээ. Аливаа зүйл ингээд нөхцөл байдал ингээд жоохон хэцүү үе тулгарлаа гэхэд тэн дээр ингээд яард самгардах, уурлах, бухимдах ч юм уу те тэрнээсээ илүү одоо нэгэнд ингээд болоод өнгөрсөн юм чинь одоо яах вэ гэх те ингээд уучлж өршөөгөөд эсвэл орхиод цаашдаа яах вэ гэдгээ зөвхөн одоо энэ тохиолдож байгаа зүйлээс суралцах юмаа сураад орхиод ингээд цаашдаа яах вэ гэдгээ бодохыг ярьж байдаг. Тэгэхээр яг тэрнтэй л айгүй төстэй л тийм утгатай карт гараад ирсэн байна. Тийм энэ дээр нь ч гэсэндээ өнгөрснийг ингээд уучлж өршөөх тусам тавьж явуулах тусам одоогийн амьдралдаа илүү сайн сайхан одоо аз жаргалтай байдал хайрыг оруулж ирэх болно гэсэн ийм ерөнхий утгатай ийм мессеж орж ирж байгаа байхгүй юу. За энэ маань гол зөвлөгөө ахна шүү. Та уучлж өршөөх, өнгөрснөөсөө суралцах. За тэг өнгөрсөн төгтөр таагүй зүйлсүүдийг зүгээр тавьж явуулаад өөрийгөө ч вэ бусдыг ч уучлж өршөөгөөд тэгж чадах юм бол та одоодоо илүү сайхан амьдрнаа. Илүү их хайрыг мэдэрнэ. За энд бол их л тийм амьсгал авахыг л заасан байгаа тань л да. Яг амьсгал авах гэдгээрээ яг юу хэлэх гээд байгаа юм гэхээр одоо амьсгал авах гэдэг нь болохоор эерэг сайхан энергийг аваа. Тэгээд зөрүүлээд одоо өөрт хэрэггүй тэр хүнд мэдрэмжүүдээ гаргаа гэд яг л одоо эмтэл төстэй л юм адилхан л мессеж байгаа байхгүй юу. Тэгээ үнэхээр жоохон одоо энэ дээр хөөрхөн орчин үеийн хэлгээр те ингээд джинс чинь хитрхи бариад байвал зүгээр л өөр сул өмд өмсчихөө гэж байгаа байхгүй. Энийг ясандаа баг ингээд бясалгал йог мог яа чи хийгч заагаад байгаа юм шиг те голны амьсгалын дасгалыг яриад байна. Энэ нь та хэрэггүй зүйлээ гаргаад хэрэгтэй зүйлээ гаднаас авал гэсэн ерөнхий мессежийг хэлээд байна зөөрлөлөөр. Тийм тэгээ нэг амьдралд хэцүү зүйл тулгарвал зүгээр л сайхан амьсгал авч гаргаад ингээд бүх зүйлээ сайхан суллаад явуулчихаа гэсэн нэг иймэрхүү утгыг илэрхийлжээ. Тэгээ мэдээж шууд утгаараа амьсгалын дасгал хийхийг зөвлөж болно. Мөн зүгээр сайхан сэгсэр гэж байгаа байхгүй юу. Ингээд хэцүү хүнд зүйл тулгарлаа гэж тэрийг ингээд бодоод авах биш. Зүгээр ардаа орхиод тэндээсээ сурах юмаа сураад тэгээд сайхан эерэг зүйлийг аваад сөрөг зүйлээ хайчихаа гэсэн нэг иймэрхүү мессежийг өгсөн байна. Таны дотоод мэрэгэн ухаанаас ирсэн зөвлөгөө гэж хүлээж авч байгаа шүү. За энэ хоёр хоёулаа. За ингээд уншлага маань 3 дугаар группийн маань уншлага ингээд дуслаа. Одоо харин хэдүүлээ. Нэмэлт уншлагаараа юу харах вэ гэдгийг нэг сануулчаад тэгээд дуусгая. За одоо таны энэ бодож байгаа энэ тодорхойгүй харилцаанд байгаа хүнтэйгээ та нар маань ирээдүйд харилцаатай нь тодорхой бөгөөд тогтвортой болох уу? Тим ирээдүй байгаа юу? За тэр нь тим ч гарч магадгүй үгүй ч гарч магадгүй. Тэнгүүд тим байсан ч зөвлөгөө аавна. Та өөрийнхөө зүгээс юу хийх ёстой вэ? Үгүй байсан ч ямар тэгвэл өөр илүү сайн хувилбарын хүн байна уу? За тэр нь хизээ гарч ирэх үү? Ямар хүн байх уу? Гэдгийг нь харна. За тэгээ мөн энэ тодорхойгүй харилцаанд учирсан энэ хүнтэй учирснараа та ер нь юу ойлгох ёстой байсан бэ? Амьдралаас ямар сургамжийг авах гэж энэ хүнтэй учирсан бэ гэдгийг нь харна гэсэн үг. За ингээд та нар маань таарсан таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Мөн нэмэлтийг маань авахыг хүсэх юм бол description хэсэгт байрлах линк холбоосоор дараад ороход нэмэлтээ авахд боломжтой. За мөн нэмэлт уншлага хувийн уншлага авахыг хүсэх юм бол мөн миний сошиал хаягууд тайлбар хэсэгт байрлсан байгаа шүү. За ингээд
Сава дараагүй хүмүүс маань subscribe дараад өгөөрэй гэж хүсье. За ингээ баяртай.